Монгол Улсын засгийн газраас хүүхэд бүрийн аюулс чадварыг нээх бодлогыг хэрэгжүүлж байгаа. Хүүхдийг зөвхөн математик, ерөнхий эрдмийн хичээлээр дарах биш, сэтгэн бодох чадварыг нээн хөгжүүлэх нь чухал амаа. Өнөөдөр дийлэх ажил олгогчид ажилтнаас шалгаруулахдаа сэтгэн бодох чадварыг нь шалгаж үзэх нь цөөнгүй. За тиймээс хүүхдийн сэтгэх чадварыг багаас нь хөгжүүлэхийг зорж байна. Улсын хэмжээнд 11 дахь жилдээ зохиогдож байгаа сэтгэн бодох чадварын Улсын олимпиадын 2 дугаар шатанд сонгон архын дүргийн ирээдүйн зохицолбоор амжилттай оролцжээ. За энэ жил 2013 оны 4 сарын 11-нд улсын сэтгэх чадварын 11-р олимпиадын 2-ын даваа болох сонгон хайрхан дүүргийн сэтгэх чадварын олимпиад ирээдүйн зохицолборын 1-р дунд сургууль дээр амжилттай явагдлаа. За энэ олимпиадад 4-өөс 11-р ангийн 233 сурагч бол амжилттай оролцсон. За энэ сурагчид 4 ангиллаар өрсөлдсөн. За сурагчид сэтгэх чадварын олимпиадын онцлог зөвхөн математик сэтгэлгээс гадна Монгол хэлгээ бусад хичээлүүдтэй холбогдсон сурагчдын сэтгэх хур сэтгэлгээний төвшин ой ухаан цэцгийг сорсон ийм сайхан олимпиад болдог. Улсын хэмжээ сэтгэх чадрын олимпиад 11 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. За сонгон найрхан дүүргийн хэмжээнд манай ирээдүйн зохицол сургууль, манай Монгол Улсын гавьяат багш, ирээдүйн зохицол сургуулийн ерөнхий захирлаар ажиллаж байсан манай Дашочор гавьяат багшийн нэрмжт болгоод ирээдүйн зохицол сургууль сонгон найрхан дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаад 2 дахь жилдээ болж байна. Энэ жил манайх сэтгэх чадрынхаа сонгон найрхан дүүргийн олимпиадыг бол амжилттай зохион байгуулад өнөөдөр одоо дүнгийнхаа урлагийг хийж байна да. Сэтгэн бодох чадварын олимпиадад математик, монгол хэлний сорилууд болон логик бодлогын асуултууд зохиолдог байна. Өнөөдөр хүүхдийн сэтгэх чадварыг сайжруулахын тулд анхаарч, багш нар сурагчдыг сонгон суралцуулан уралдаан тэмцээнд оролцуулж эхэлжээ. Сурагчид сэтгүүн асуултанд хариулахдаа дуртай байдаг байна. Энэ жил орж хамгийн амархан нь яг 10 дахь бодлого нь байсан. Тэгээд нэг үгнээс нэг өсгүүдийг оролцуулж байгаа олон л үг бүтээгдсэн байсан. Тэгээд хамгийн сүүлчийнх нь 24 дахь бодлого нь байсан. Тэгээд 24 дахь бодлого нь болохоор 2-ыг хэрцээр 2 баахан нэг квадратуудаар нэг үгийн сүлжээ эвлүүлэх байсан. Багш нар яг олимпиад болохын өмнө дандаа өдөр болгон бэлтгэлжсэн. Ангиасаа олон хүмүүс орж байгаа. Тэгээд манай сургуулийн хамгийн дээд анги 9-р анги болохоор ангиас 6 хүмүүс орж байгаа 3 төрөлтөө. Асуултын нэмгийн оронд тоон өгөх байсан. Тэгээд тэрэн дээр ихэнх цагаа алдсан. Гэхдээ гайгүй. IQ-гийн өрөө гэж байдаг. Чөлөөт цаг зөндөө гардаг. Орой багш нар тусгаалan хүүхдүүдэд авч бэлтгэдэг. Сэтгэн бодох чадварын даалгавруудыг амжилттай гүйцэтгэж сурснаас сурагчид ирээдүйд бие даасан үргэлж шинийг эрэлхийлэгч болон төлөвшдөг байна. Өнөөдөр ерөнхий боловсролын цөөхөн сургууль сэтгэн бодох чадварын танхим байна. Цаашид сурагчдын авяас чадварыг нээн хөгжүүлэхэд энэ төрлийн хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулах шаардлага гарч ирж байна.